Тийм байхын өмнөх шийдвэр нь хүчингуй болоогүй тий. Тэгээд дахиад шийдвэр гаргацсан. Тэрэн дээр нь ийм хууль бус зүйлийн өнөөдөр улсын хурал хэлэлцээ сууж байгаа нь өөрөө хууль бус зүйл байхгүй. Би тийм учраас санал хураалтанд оролцоогүй л дээ. Тэгэхээр бид ер нь бол энэ томоохон тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой. Бид нар үндсэн хуулиас эхлэх ёстой. Шударгаас ивсэл нөгөө 5 дахь үндсэн хуулийн өөрчлөлт гэж оруулж ирсэн. Тэгээ харамсалтай нь бид бас энэ олон болоогүй. Бид нар одоо энэ хоёр намын одоо дунд ингээд баг хэрчүүлээд дуусч байгаа шүү дээ. Тэгээд энэ дунд бид нар үндсэн хуулийн өөрчлөлтийг бол хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ ард түмний дэмжлэгээр хийгдэх ёстой үндсэн хуулийн өөрчлөлт. Тэ ард түмнээс асуух ёстой үндсэн хуулийн өөрчлөх ёстой үгүй. Тэгээ эргээгээд өнөөдөр энэ парламент төрч ёсоо тогтоох асуудал тий. Тэгээ бид нэр одоо ухарсан шийдвэр гаргаж байна. Тэгээ энэ нь өөрөө одоо улс төрчдийн судлаачдын дүгнж байгаагаар бол 10 жил ойрын 10 жил бол хөрчлөгдөхгүй гэж байгаа. Тэ. Тэгэхээр бид нар өнөөдөр ингээд би Иргэн Баянсэлэнг гүр азар гэд нэр дэвшигчээ шууд дугууснараа миний эрх хангагдана гэж ард түмэн бас буруу ойлголтоор хандаад байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Тэр хүн гарахтаа өнөөдөр хууль зөрчиж гарахгүй, миний саналыг худалдаж гарахгүй тийм ээ. Санал лой уртахгүйгээр. Тэгээ гарсан хойно яг миний төлөө, бидний төлөө, ард түмний төлөө ажилтдаг байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл өнөөдөр энэ сонгуул бол өнөөдөр яг одоо олонх болдог тогтолцоор орчлоо. Тэгэхээр энэ тогтолцооноос энэ сонгуулийн тогтолцооноос нэг ч одоо тийм одоо шинэлэг зүйл бид олж харахгүй. Бид өнөөдөр одоо залуучуудын төлөөлөл орж чадахгүй. Шин залуу одоо лидер тийм ээ нэр дэвшигч орж чадахгүй. Жижиг намууд, парламентд суудлаггүй намуудын төлөөлөл орж чадахгүй. Эмэгтэйчүүд дамаа, эрэгтэйчүүдэд ингээд одоо ингээ 20% болгочлоо тий. 20% бол ингээд жишээлбэл ингээд намынхаа 20%-ийг эмэгтэйчүүдэд дүүргэх ёстой. Тэгэл эмэгтэйчүүдэд дүүргэж авчаад тэгээд тойрог дээр чулуудаад хаяа. Өөр арга байхгүй. Таны яриад нэг юм байл л да. Хоёр намын дунд хэрчигдлээ гэж тий. Нэр жаахан хэрчсэн үү? Хариулахгүй болно. Хэрчүүлнэ штэ. Хэрчүүлнэ. Тэгээ бид бол энэ дотор бол балансыг олохгүй л тий. Бид нар бол өөрийнхөө эрх ашигын төлөө ер нь бол ажиллаж чадаагүй байхгүй. Ер нь бол бид нар нийт мас ард түмний төлөө ажиллая гэж. Тэгтээ хэрчүүлсэн. Өнөөдөр бол хэрчигдэл явж байна. 16 оны сонгуульд бас бид нэрээ хэрчиг байх гэж бодож байна. Би нэг юм анзаардаг юм. Эрүүл мэндийн яам ч юм уу, батлан хамгаалах яам ч юм уу. Одоо юу гэдгийг одоо гадаад явдлын яам ч юм уу нэг ямнууд байна л да. Дарган солигч байдаг хүмүүс ажлаа хийж л байдаг. Тийм ээ. Таны хариулсан яам бас тиймэрхүү байна уу? Бас ингэ дараагаадаас авлах юм уу? Гайгүй юм уу? Барилгын яамны хамт олон ер нь яам маань ус төрчсөн байдалтай байсан. Ер нь бол их ус төрчсөн төрийн албаагчид байдгийг одоо үгүйсгээд явах вэ? Би ямар энд одоо төрийн албаагчдаа муу хэлж тийм. Одоо ер нь бол сонгуульд өгч байхад ингэж хэлэх нь ч өөрөө аюултай. Надад өөртөө аюултай. Гэхдээ үннийг хэлэх хэрэгтэй. Яам маань ус төрчсөн байдалтай байсан. Би энэ байдлыг аль болох засгаж хичээсэн. Мэдээж тухайн үе миний өмнө 2 сайд ажиллаж байсан. 2 сайдыг дааж ирсэн газрын дарганаар ингээл яг сонгуулийн юуныхээ зарчмаар тэгээ улс төрийнхөө байр сууриас асуудалд хандаад өргөдлөө өгөөд гарцгаасан. Тэр доор ажиллаж байгаа төрийн албаагчид тэгж болохгүй байхгүй. Бол ерөөсөө энэ улс төрчсөн төрийн алба бол яг аюултай шүү. Хүжил явахгүй шүү. Явахгүй. Тэгээ одоо энийг л хордон болгомоор байна. Таны хэлдэг нь юу шийдэх юмнууд их олон байна гэдэг чинь байхгүй. Энэ намын харьяалалууд байна. Тэгээд энэ одоо улс төрчсөн төрийн байгууллага гэдэг нь ерөөсөө явж ихгүй, ажил явахгүй. Ер нь олон улсын жишгт бол ингэ тийм байна л да. Газрын дарганараас дээш одоо төрийн нарийн нүртэ сайд нь яваад очиход одоо ингээ 2 өргөдөл бичээ зогсчод юм байна л да. Тэг ингээд одоо хүндэтгэлтэй хандж байна. Тэр сайд ирлээ. Тэр сайд бодлогоо хэрэгжүүлнэ. Ямар одоо олон бүрдүүлсэн намаас байна уу те ямар ч засгийн газарт ороод засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх. Дээр нь сайд бол улс төрийн албан тушаал, улс төрийн байр сууриас мөрийн хөтөлбөр өөрийн гэсэн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх гэж тэнд ажиллаж ш. Тэгэхээр зэрэг тэнд яваад очиход нь ингээд
хүндэтгэлтэй хандаад өргөдөл өчөөд за ингээд өгд юм байна. Энэ өргөдөл бол тантай хамтарч ажиллах болно. Энэ хамтарч ажиллахгүй гэдэг. Тэгэхэд нөгөө сайд нь хэрвээ хамтарч ажиллана гэж үзэх юм бол тэр мэрэгчлээ боловсралтай тий төрийн ажинхан албаагч байлаа гэхэд тэрнтэй хамтарч ажиллая гэхэд өргөдлийг авахгүй байх жишээд хамтарч ажиллахгүй гэвэл өргөдлийг авдаг. Тэгэд тэр нь өөрөө төрийн албаныхаа нөөцөд орж идэг. Дараагаас нь ингээд төрийн албаны нөөцөөсөө хүн авдаг, шалгаруулдаг. Тийм байт юм байна. Гэтэл өнөөдөр төрийн нарийн нь өнөөдөр ус төрчсөн тий мэдээ ус төрийн томилгоогоор томилогддог. Тэгээд жинхлэгдчихдэг. Тэгээд ингээд яваад очихлаар зэрэг төрийн албаагч нь төрийн нарийн нь ингээд бүх одоо эрх мэдэл томилгоо, санхүү, хөрөнгө, шийдвэрүүд бүгд ер нь бол төрийн нарийнаар гардаг. Сайд бол ерөөсөө ингээд бодлогоор л хангадаг. Тэгээд төрийн нарийн сайд хоёр хоорондоо зохицож ажиллаж чадахгүй бол тэнд ажиллахгүй. Төрийн нарийнаас хамааралтайгаар сайд асуудалд бараг орж магадгүй. Ийм одоо байдалтай манай өнөөдрийн ерөнхий бүтэц зөвхөн танаас биш тийм ээ? Үгүй ганцхан манад биш. Ерөөсө бүх газар тийм байгаа. Тэгэхээр зэрэг яад гэвэл тэр төрийн нарийн бүх гарын үсэг юм дээр гарын үсэг зурж шít. Тэгэхэд юг бичээд юун дээр гарын үсэг зураад явуулчихыг мэдэхгүй шít. За дараагийн дөрвөлжид яагаад бид нар жахварч явах вэ? Одоо ус Монголоос хүчгэл шүү дээ одоо. Урах газар байхгүй ард Москов үе. Тий, ухрах газар байхгүй тий. Би хичнээн юм устөрчсөн нийгэм устөрчсөн энэ байдал тэгээ хит их одоо нөгөө нам нэр дор шургалсан энэ бүлэглэл фракцийн эсрэг тий явахгүй гэд яах юм. Тэгээд энийг ард түмэн мэдгүй шүү дээ. Муу хэлвэл ард түмэндээ муу хэлүүлсэн ч хамаагүй зүтгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бид бол ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. Ард түмний дэмжлэгтэйгээр явах хэрэгтэй. Болохгүй бүтгүйг нь ард түмэндээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа үг бити ард түмэнд хэл тий. Муу үг модуу улаатай. Тэгээд монголчууд угаасаа сэтгэлийн хөөрөлтэй тий. Эмоц ихтэй, омогшсон ард түмэн шүү дээ. Тэгээд тэр үднээсээ бид нар магадгүй янз бүрийн асуудал гаргачихвэ гэж болгоомжлох хэрэгтэй. 7 сарын 1-нд давтагдахгүй байхын одоо баталгаа алга ба шүү дээ. Энэ их эмоц, энэ их улс төрийн энэ ус төрсөн байдлаас болж давшсан энэ одоо бухимдсан байдлаас. Тэгэхээр бид одоо яах юм бэ? Энэ 4 жил бүх асуудал үүссэн юм бас биш ээ. Тэ. Ерөөсөө энэ одоо 26 жилийн хугацаанд бид ийм л парламентын засаглал, ийм л одоо нөхцөл байдал явж ирлээ шүү дээ. Би болгож бид нар ямар хүмүүсийг дахин шүтэж гаргаж ирсэн юм бэ? Эргээд бид нартай юу ямар гавьяа байгуул ард түмний амьдрал яг хөө хөгжил явж байна. Энэ бол угаасаа голдрлын асуудал тийм. Энэ бол зах зээлийн одоо системээр зах зээлийн бизнесээр явж байна. Хачиг хандлагаараа явж байна. Энэ бол хөгжил байна. Гэхдээ өнөөдөр хүмүүс маань хөгжөөгөө тохиолдолд бид хөгжлийг харж болохгүй байхгүй. Жүжигч амраа Twitter хуудасаар телевизээр нэг юм яваад шүү дээ. Та харсан уу? Тэгсэн. Танийхаар юу гэж боддог вэ? Хариулахгүй байж болно. Хариулмаар санагдаад байдаг. Хариулахгүй байж болно гэчихээр яах вэ? Яг таны хүндэж хариулаад дуусаа шүү дээ. Би хойч жүжигчнээ нь бол үнэлдэг. Үндтгэдэг. Гэтэ бас захиалгаар хийсэн болов уу гэдэг зүйл бол харагдаад байна. Гэтэ яг жүжиг гэхдээ тэр хүний жүжиглэх тэр авиас чадвар бол ялцчгүй мундаг тий. Гэхдээ үнэн голоосоо өөрөө хийсэн бол агуул та. Тэгээд энийг бол улс төрийн хүрээндээ бол бүгд мэдж байгаа. Тийм учраас энэ хүрээнд л хариулж да гэж нэг Бавгийн тагсрангаа Монгол толготны 100 эрхэм хөдөлж явахдаа хэлсэн. Дараа нь тэнцвэрлэх намайг хүмүүс одоо хэлсний дараа их муу хэлдэг юм аа. Тийм ээ? Ядуу харахаар буруу гараа суучдаг, баян хүний өвдгөнөр гараад тавьж байгаа гэдэг хошим ирсэн байхгүй. Би үл ямар нэгэн нэвтрүүлгийн үнэлт дүнэлт ерөөсөө өгч юм ярьдаг юм. Зүгээр баярлалаа гэж дуустдаг. Яаж би танд байна шүү дээ. Зүгээр үнэ хэлж чинь. Нэг буруудахгүй байх. Би ажил намын гишүүн биш. Монголын төвд 38 жил зүтгэж болоо. Нэг орон бүтээлч хүн. Би таны зүрх хүн хүний хувьд орол ийм хордоо хугацаанд төлөвшөж байгаа орон бүтээл одоо улс төрчиж явд маш их дэмжиж явдаг. Таны цаашдын ажил үйлс сайхан байгаасай. Одоо бас ярьж хөрж болохгүй байна сонгуулийн хуулиар. Та Монгол төрийнхөө дараагийнхаа ажилд зүтгээрэй гэж өрөмөр. Монголын ард түмэн танд их хүнддэг шиг үлдээе. За баярлалаа. За баярлалаа. Ингээ яриад басгаа. За баярлалаа. Танд ч ихсэн амжилт хүсье. За баярлалаа. Бүх юм сайхан болох байхаа гэж. Сайхан болно доо.